Сайн байцгаана уу? Thriller House сувгаас мэдчилж байна. Энэ 7 хоногт үзэгч та бүхэндээ Зул сарын баярын үеэр үйл явдал нөрөндөг 2 кино хүрэхээр бэлтлээ. Ингээд өнөөдөр хүргэх кино бол 2012 оны Америкийн slasher thriller төрөл жанрын ATM хэмээх кино байна. Найруулагч Дэвид Бруксийн найруулсан киноны гол дүрүүдэд Брайан Герахти, Josh Peck, Alice Eve нар тогложээ. Ингээд киноныхаа үйл явдал руу орцгоё. Нэгэн үл таних хүн хотын газрын зурган дээр тэмдэглэгээ хийж дараагаар нь нүрээ битүүлсэн хувцас өмсөж өвлийн күртэг өмсөд гэрээсээ гарч явснаар кино эхэлнэ. Киноны үйл явдал Зул сарын баярын үеэр өрнөх бөгөөд бид хувьцааны брокер Дэвид Харгроу, түүний ажлын хамтрагч найз Кори Томпсон нартай танилцсан. Тэд байгууллагынхаа Зул сарын баярын үжлэгт явах бөгөөд тэр үеэр Дэвид түүнд таалагддаг Эмили Бранд тэмээх ажлынхаа газрын бүсгүйг гэрт нь хөргөж өгөхийг санал болгоно. Бүсгүйч зөвшөөрч Дэвид баярлаад хувцас авах гээд буцаад ортол найз Корин намайг бас хүргээд өг. Замд ч л буужхнаа. Таксийн төлөх бэлэн мөнгө алга гэх зэрэгээр ядаргаа болсоор байгаад тэдэнтэй хамт явахаар болдог. Тэгээд тэр гурав Дэвидийн машинд сууцгаан Эмилиг гэрт нь хүргэхээр хөдөлж Кори тэдэнд гай болж явсаар пицца захиалж идэхэд бэлэн мөнгө хэрэг болно гэд нэгэн хоосон автомашины зогсоолын голд байх ATM-ийн хажууд очиж зогсно. Гэвч Кори мөнгө авах гээд нэлээд удаад байсан тул араас нь Дэвид, Эмили хоёр нэг нэгээрээ очиж тэрхүү бэлэн мөнгөний машин бүхий жижиг бүхээгт гуруулаа орцгох болно. Тэгээд тэр гурав буцаад гарах гэтэл машины зогсоол дээр нэгэн үстэй юудэнтэй күртэг бүхий эрэгтэй хүн тэднийг хараад зогсож байх бөгөөд Дэвид, Эмили хоёр тэрхүү үл таних этгээдийг хулгайч хэмээн сэжгэлж ATM-с гарахаасаа эмээдэг. Харин тэднийг дими юм ярьж байна гэж бодсон Кори хаалгыг нээгээд гарах гэтэл нөгөө этгээд урагш нэг алхах үед Кори ч мөн айж буцаад хаалгыг хаадаг. Тэгээд ямар учиртай яах гээд байгаа хүн юм бол гэд тэднийг ярилцаа зогсож байтал нөгөө этгээдийн ард нохоогоо салхилуулаад явж байгаа хүн гарч иртэл өнөөх этгээд тэр хүн рүү шууд явж очиод алах болно. Харсан зүйлдээ айж сандарсан гурван маань цагдаад мэдэгдэхийг хүсдэг боловч Кори утсаа өнөөх Зул сарын үжлэгт орхиод гарчихсан. Дэвидийн утасны цэнгэн дуусаад унтарсан байх бол Эмили гар утастай цүнхээ машинд үлдээсэн байдаг. Гэтэл тэр үед өнөөх юудэнтэй алуурчин Дэвидийн машин руу очиж арын тийшийг нээгээд багжны хайрцаг болон торцоо аваад ATM-ийн арын хэсэгт очиод дуу чимээ гарган ямар нэг зүйл хийж эхлэх болно. Манай гурав энэ хооронд гүйж гараад машинаас Эмилигийн утсыг авъя гэх зэрэгээр ярилцаж байтал юудэнтэй алуурчин бүхээгийн халаалтыг тасалдаг. Энэ бүх үйл явдал өрнөж байх үеэр ATM доторх хяналтын камер зөвхөн тэр гурвын л дүрсийг бичсээр байх болно. Дотор улам хүүтэн болж манай гурван залуу даарч эхлэх бөгөөд энэ үед Дэвидэд юудэнтэй алуурчинтай тохиролцох санаа төрж бүгд байгаа мөнгнүүд үнэт эд зүйлсээ дундаасаа цуглуулахад нийт $500 эмэг болон бугуун цаг цуглардаг. Дэвид бүгдийг нь нэг дугтуунд хийгээд алуурчинтай тохиролцох гэж оролдсон дугтууга түн рүү шидээд алуурчин авах гээд тонгохдоо зэрэгцэн машин руугаа гүйж очиод машинаа асаах гэтэл юудэнтэй алуурчин халидын хамаг утас холбоосыг нь тасалсан байх тул тэрээр Эмилигийн цүнхнээс гар утас аваад 911 руу залгахыг оролдох үеэр алуурчин ирж түүнийг машинаас гаргах гэж ноцолдох үед утас газар тунж Дэвид пижака тайлан алуурчны гараас арай ихийн мултарчгүйсээр бүхээгт өсөрч орж ирэн унах болно. Дотор гуруула даарч бэрэн яах учраа олохгүй суух үед Эмили халааснасаа уруулын будаг гаргаж ирэн бүхээгний цонхон дээр туслаараа хэмээн томоор бичдэг. Гэтэл тэр аваар явж байсан нэгэн машинтай харуул тэднийг олж харах бөгөөд бүхээг нь дойртон очиж машинаасаа буугаад тэд рүү алхах үед залуус бүхээгийн хаалгыг нээж дүүнээс цагдаа тусламж дуудахыг хүсэгч тэр харуул юугээд байгааг нь сайн ойлгохгүй урагшлан алхаж яваад зогсоол дээр хүн алуулсан байхыг хараад тусламж дуудах гэтэл юудэнтэй алуурчин араас нь гарч ирж Дэвидийн машины арын тэшнээс авсан торцоовор цохиж унгаад олон дахин зогсоор хамгаалтын харуулыг хороох болно. Нүдэн дээр нь хоёр хүн алуулж өгөхийг харсан залуус шоконд орж ялангуяа Эмили эрүүлэр сэтгэхээ болж дэмэрч эхэлдэг. Дэвид Кори хоёрыг яах тухайгаа ярилцсан зогсож байтал бүхээгийн хаалгыг юудэнтэй күртэгтэй хүн татан орж ирэх бөгөөд залуус жамаа хамгаалж түүнтэй ноцолдон унгаж зодтолтон хоёулаа гэсэндээ хүчээр дийлж нөгөөдхийн хоолойг төмөр гинжээр боосноор амийг нь хороодог. Гэтэл Кори босоод хартал өнөөх юудэнтэй алуурчин гадаан зогсож байх бөгөөд Дэвид Кори хоёр жирийн үйлчлэгч ирийг
Үүрээр ажилдаа ирэхэд нь алуурчинтай андууран хороосон болж таардаг. Ямар ч гим зэмгүй гэр бүлтэй цэвэрлэгчийн амийг хороосондоо залуус улам сэтгэл санаагаар унах бөгөөд даарж хөрсөндөө Кори тэрхүү цэвэрлэгчийн өвлийн хүртгийг тайлан авч өмсдөг. Улмаар Дэвид Кори хоёр хэрэлдэж маргалдах бөгөөд ууралж бачуурсан Кори бүхэгийг орхон гарч харсан зүгтээ тэр чигээр хамаг хурдаараа гүйдэгч юудэнтэй алуурчны тавьсан занг болох нарийн утсыг харалгүй тэгэлдэж годроотон унах ба алуурчин ирж түүний гидсэнд халив зоож хаалгах болно. Ингээд амьд үлдсэн Дэвид Эмили хоёр бие биенээсээ уучлалт гуйж тэдэнд тохиолдсон энэхүү аимшигтай үйл явдлын талаар ярилцах бөгөөд алуурчин бүхэгийн арын хаалгаар орох гэж оролдох үед Дэвид Эмили хоёр Кориг амьд байгааг олж хардаг. Тэгээд хаалгаар гарч гүн Кори дээр очиж түүнийг хамжилтсан буцаад бүхээг рүү гүйх үед алуурчин гарч ирэгч түүнийг тэгэлдэж унахтаа зэрэгцэн манай гурав бүхээх дамжин орж Эмили алуурчинтай харц толгорно. Тэгээд Дэвид Эмили хоёрыг цус алдах Коригийн шарахыг яхаа мэдэхгүй сандарч байтал юудэнтэй алуурчин Дэвидийн машиныг хөдөлгөж ATM-ийн үүдийг хаан байрлуулад дараа нь тэднийг хөлдөөж алах зорилгоор бүхэгийн дотогш хүүтэн ус оруулах болно. Бүхээг доторх ус улам нэмэгдэж эхлэх бөгөөд Дэвид Эмили хоёр бүхэгийн галын тохиоллыг асаах зорилгоор төмөр хогийн савн дотор цаас шатаан гал гаргаж таазандах утаа мэдрэгч рүү ойртуулах бол тэдний амиа аврах энэхүү оролдлогыг алуурчин гадаа нь аяны сандал дээр тухалчихсан тайван гэгч нь харж байдаг. Энэ үеэр их хэмжээний цус алдсан Кори хүлдэж өгөх бол Эмили Дэвидийн мөрөн дээр сууж өнөөх хогийн савнд асаасан галаа мэдрэгчд хүргэн тохиоллыг нь ажилуулж чаддаг боловч Дэвид халтарч унснаар Эмили хүзүүгээ төмөрт цохин хугалж өгөх болно. Дэвидийг Эмилийг тэрэн харуулсан уйлж байтал алуурчин түүний машиныг хамгаалтын ажилтны машинаар түрэн хөдөлгөж машин ATM-ийн бүхэгийг хүчтэй мөргөн орж ирнэ. Дэвид арай гэж хөл дээрээ босоод хартал алуурчин цаана аяны сандал дээрээ сууж байх бөгөөд Кори Эмили нарын цогцыг хараад үхтлээ уурлаж Коригийн өмнө нь ууж байсан лонхтой вискинд машин дотроос авсан өөрийнхөө пижакнаас даавуу тастан авч шургуулад молотов коктейл хийгээд өнөөх алуурчин руу шидэн шатаатал тэр нь алуурчин биш харин түүнд алуулсан өнөөх харуул байдаг. Жинхэнэ алуурчин Дэвидийг холоос хараа зогсож байдаг бөгөөд алуурчин яг Дэвид рүү ойртох гэтэл цагдаагийн машины дуу чимээ хангансаар ирэх тул тэрээр холдон нуугдах болно. Цагдаа нар ирээд буу тулган Дэвидийг баривчлан машиндаа хийх бол криминалистууд хэргийн газарт ажиллаа эхлүүлдэг. Үүрч цайлж хэргийн газарт олон хүн цугларсан байх бөгөөд тэдэн дунд маш олон өстэй юудэнтэй гүрдэгтэй хүмүүс байхыг Дэвид машин дотроос хардаг. Цагдаа нарыг ATM-тэй бүхээг доторх хяналтын камерын бичлэгийг шалгаж үзэх үед алуурчны бүхээг рүү орж ирэхгүй байсан шалтгаан тодорхой болдог. Тэрээр хяналтын камерын бичлэгт өртөлгүйгээр энэ бүх аллагуудыг үлдэж үүндээ Дэвидийг гэмт хэрэгтэн болгон буруутгахаар бүхнийг урдаас бодож боловсруулж сайтар төлөвлөсөн байдаг. Төгсгөлийн хэсэгт юудэнтэй алуурчин агуулгах байгууламж дахь өөрийнхөө ажлын өрөөнд ирж дараагийн өөр нэгэн ATM-тэй бүхээг рүү хийх халдлагаа төлөвлөж байгаагаар кино өндөрлөнө. Киноны талаарх зарим сонирхолтой баримтуудыг дурдъя. Энэ киног хийн гэсэн албан ёсны мэдээлэл 2010 оны 2 дугаар сард зарлагдаж урд өмнө кино найруулж байгаагүй Дэвид Бруксээр найруулахаар болж киноны зураг авалт 2010 оны 9 сард Канадын Манитоба мужийн Виннипег хотод эхэлж байжээ. Киноны зураг авалт ердөө 20 өдрийн дотор явагдаж дууссан бөгөөд ихэнх хэсгийн зураг авалтыг олон камер ашиглан зэрэг бичих арга техникээр хийж байжээ. Киноны гол дүрийн эмэгтэй дүрд анх жүжигчин Дэниел Панабейкер мөн Маргарита Ливьева тоглох байсан ч энэхүү дүрийг жүжигчин Элис Ив авч байжээ. Дотроо ATM-ийн төхөөрөмж бүхэгийг уг киноны зураг авалтанд зориулж барьж босгосон байна. Энэ киноны өвлийн хүртэхтэй алуурчны хувцаслалт нь 1998 онд гарч байсан Urban Legend буюу Домог яриа киноны алуурчны өмсдөгтөө яг ижилхэн хувцастай ажээ. ATM кино анх интернетээр төлбөр төлж үзэх үйлчилгээнд байрлан үзэгчдэд хүрч байсан бол сарын дараагаар кинотеатруудад хязгаарлагдмал байдлаар буюу цөөн хоногоор гарч байжээ. Та бүхэндээ өнөөдөр Америкийн ATM хэмээх 2012 оны киног хүргэлээ.
Удахгүй та бүхэнд үйл явдал мөн л Зул сарын баярын үеэр өрнөдөг өөр нэгэн киног хүргэх болно. Харин тэр болтол үзэгч та бүхэн сувгаа дэмжиж, subscribe, like, share хийгээрэй. Өнөөдрийн бичлэг таалагдсан гэж найдаж байна. Хүлээн авч үзсэнд баярлалаа.